Сайн үзэгчдээ парламент телевизийн төв цэг 7 хоногийн тойм хөтөлбөр эхлэж байна. Бид төв цэг 7 хоногийн тойм хөтөлбөрөөр дотоодд болсон үйл явдлыг та бүхэнд таймлаг хүргэдэг. 2026 оны улсын их хурлын хаврын чуулган эхний өдрөөсөө л ирж буй хаврын улс төрийн өнгө асыг тодорхойлолоо хэмээн онцлоход буруутгах зүйл алга. Энэ удаагийн чуулган нь 2024 оны сонгуулиар бүрдсэн 5 нам эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орж буй хариуцлагатай цаг үед тохиож байгаагаараа онцлог юм. Чуулганы нээлттэд Монгол Улсын ерөнхийлөгч, ерхий сайд, засгийн газрын гишүүд болон дипломат төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо. Мөн хууль тогтоох дээд байгууллагын эрс хангалттай байгаа зэрэг нь эх өдрүүдийн улс төрийн эд өндөр байхыг харууллаа. Ерөнхийлөгч хүрсөх нээлттэй үеэр хийсэн үгэндээ ёс зүйгүй бол итгэл үгүй бол засаглал үгүй хэмээн онцлон тэмдэглэсэн нь төрийн бүх шатанд ёс зүйн хариуцлагыг нэгсэн томоохон сануулга байлаа. Тэрээр итгэл алдарсан газар дархан ирэх нь давуу эрх болон хувирдаг гэмтэйг анхааруулж төрийн түшээ дөрвсөн танхагтай үнэнч байж ард түмний ив нэгдлийн баталгаа болох ёстойг сануулсан юм. Ерөнхийлөгчийн энэхүү байр суурь зөвхөн үг хэлээ зогсохгүй бодит хуулийн төсөл болон улсын хуралд өргөн баригдсныг энд онцлох ёстой. Тодорхойлбол ерөнхийлөгч улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлүүдийг тодорхой болгож улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг санаачилсан юм. Үүнд үндсэн хууль зөрчсөн тухай цэцгийн дүгнэлт гарсан, жагсаалтаар сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргаж намаас нь эгүүлэн татах санал оруулсан. Эсвэл чуулганы болон санал хураалтын 30-аас дээш хувьд шалтгаангүйгээр оролцоогүй бол хариуцлага тооцож эгүүлэн татдаг байх хатуу тогтолцоог тусгажээ. Сэтгүүлчийн зүгээс дүгнэхэд энэ манай улс төрчдийн дунд ёс зүйг хуульчилдгүй гэх ойлголтыг хаалж Японы парламентын гишүүн ганц үгнээсээ болж огцордог шиг хариуцлагын механизмыг Монголын парламентод нутагшуулах зорилготойг харуулж байна гэж дүгнэхээр байна. Хэдийгээр зарим гишүүд үүнийг парламентын дархлаанд халдлаа гэж үзэж байгаа ч хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх ерөнхийлөгчийн шаардлага энэ хаврын чуулганы хамгийн халуун сэдэв байх нь тодорхой байна. Ерөнхийлөгчийн зүгээс улс орны эдийн засгийн аюулгүй байдал, хүнсний бие даасан байдлыг бэхжүүлэх, хүнсний хувьсгал, цагаан алт зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, авилга албан тушаалын хэрэгтэй тууштай тэмцэх нь шудраг ёсыг тогтоох цорын ганц зам болохыг илэрхийлсэн юм а. Энэхүү байр суурь нь улсын хурлын дарга учрлын хийсэн үгтэй нягт уялдаатай харагдаж байна. Улсын хурлын дарга хаврын чуулганыг эдийн засгийн эрх чөлөөг дарахлах чуулган гэж тодорхойлж парламентын дархлааг бэхжүүлэх, бизнесийг боомлдог биш, дэмждэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх реформыг эхлүүлж байгаагаа мэдгдсэн юм а. Тэрээр төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, төсвийн урсгал зардлыг хуульчлан хязгаарлах замаар инфляцийг тогтворжуулах бодлого баримтлахаа илэрхийлсэн юм. Эрхэм гишүүдээ энэ бүх эдийн засаг нийгмийн нөхцөл байдал гадаад дотоодын хүчин зүйлсийг харгалзан эдийн засгаас сэргээх, иргэдийнхээ ахуйн амжиргааг өөд татах эрүүл орчныг бүтээхийн тулд улсын их хурлын хаврын чуулганаар дараах асуудал шийдэлд онцгой анхаарал хандуулахыг та бүхнээс хүсье. 1. Улсын их хурлын даргын хувьд эдийн засаг дахь төрийн хэд оролцооны буруу зуршлыг хомж, хувийн хвшлээ дэмжих, иргэнэ эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэгтэн чөдөр тушаа болсон хүн сурталаас чөлөөллийг санаачлагыг дэвшүүлсэн. Зөвшөөрлийн тухай хууль түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зөвшөөрөл нэртэй хориглолтын тогтолцоог хамтдаа нурааж иргэнийхээ хийж үтэх хүслийг хассан хүнд сурталаас чөлөөлөё. Зөвшөөрөл гэдэг зүсээ нэрээ өөрчилж, бүртгэл, лавлгаа, тохирол, гэрчилгээ, дүгнэлтүүд болсон хүнд сурталын тогтолцоог халъя. 2. Зөвшөөрлийн тогтолцоог буруу биш зөв болгоход эдийн засгийн эрх чөлөөний хууль, төлбөрийн чадваргүйдлийн хууль, арилжааны тухай хууль, эрчим хүчний тухай хууль, нийтийн өмчийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль, татварын багц хуулийг цогцоор нь шинжилж, хөрөнгө оруулалтанд тулгарч байгаа хууль тогтоомжийн давхардал хийдлийг арилгах шаардлагатайг баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид өөрийнхөө хөлс хүчээр ахуйн амьдралаа өөд татах хүсэлтэд хэн бүхэн хүсэж байгааг анхаарал авч үзэх ёстой. Улсын хурлын дарга хаврын чуулганыг эдийн засгийн эрх чөлөөг дарахлах чуулган гэж тодорхойлохдоо төрийн мэдээллийг ил тод болгох, иргэний мэдэх эрхийг хангах чиглэлд томоохон алхам хийж байгаагаа мэдгдсэн. Үүний нэг илрэл нь хууль зүйн дотоод иргэн сайд инх баярын өргөн мэдүүлсэн төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл юм а. Энэ хуулиар өнөөдрийг хүртэл төрийн байгууллага дарга нарын өөрсдийн үзмжээр мэдээллийг албаны нууц гэх нэрээр нууцлж, авилга хүн сурталыг цэцгэлүүлдэг байсан явдлыг дасан зогсоохоор зоржээ. Албаны нууц гэх ойлголтыг хуулиас бүр мусан хасаж, зөвхөн төрийн нууцад хамаарахаас бусад бүх мэдээлэл иргэдэд нээлттэй болох эрх зүйн орчин инхүү бүрдэж байна. Ингэснээр шийдвэр гаргалт ил тод болж төр дэтгэх олон нийтийн итгэл сэргийх суурь нөхцөл бүрдэх юм а. Хаврын чуулганаар хилцэгдэх нийгмийн хамгааллын салбарын чухал асуудал бол хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл юм. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Аббакерийн чуулганы эхний 7 хоногт өргөн мэдүүлсэн энэхүү төсөл нь иргэдийг ирээдүйд зөвхөн улсын тэтгэвэр харалгүй олон их усүрээс орлоготой байх боломжийг нээж байна.
сайн дурын шимтгэл суурилсан бүрэн хуримтлалын энэхүү тогтолцоо нь иргэний хуримтлал өвлөгдөх хөдөлмөрийн чадвар алдсан үедээ ашиглах зэрэг давуу талтай юм а. Түүнчлэн хувийн тэтгэврийн сангууд хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулалт хийснээр дотоодын эдийн засгийг тэтгэх урт хугацааны санхүүгийн их усүр бий болох ач холбогдолтойг энэхүү хуулийн төслөөс харж болохоор байна. Эдгээр хуулийн төслүүд болон татварын багц хуулийн шинжилэл нь иргэдийн амьдралд олон талын эерэг өөрчлөлтүүдийг авчрах бөгөөд банкны салбарын шинжилэл гадаадын банкуудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн төвжийг тайзнаар зээлийн хүү буурах боломж нэгтгэр байна. Гэвч чуулганы эхний өдөр зөвхөн хууль тогтоох ажлаар хязгаарлагдсангүй улс төрийн хүчнүүдийн хооронд ширүүн маргаа өрнөж олонний анхаарлыг татлаа. Тухайлбал хууль зүйн дотоод иргэн сайд инх баяр болон ерөнхий сайд асан оюун эрдэнэ нарын дунд авилгын асуудлаар маргаан үүсэж сайд инх баяр өөрийг нь үндэслэлгүй гүтгсэн хэмээн мэдэгдээд авилгатай тэмцэх газарт шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр нийслэлийн төсвийн зарцуулалт болон зарим офтек гэрээний асуудлыг хөндөж эрх мэдлийн төвлөрөл авилгыг дагуулж байгааг шүүмжиллээ. Өөрийнх нь холбогдсон олон асуудлууд одоо тодорхой болж байна. Энэ юу н байц сууж чадхаа болж шиг байна. Энэ би бас сэтгэл зүйн хувьд энэ гэмтэлтэй байна гэж үзэж байгаа. 9 сарын 24-ний өдөр 5-гийн таймд одоо орохтой одоо тодорхой асуудлуудыг ярьсан. Тэр дотор би бас нэг зүйлийг хэлсэн байгаа. Би ер нь энэ хүний үгэнд итгэхэ болцсон гэж. Яг тэгэхээр цуг сууж байгаад ингээ юм ярихад худлаа яриад байдаг. Дотор нь одоо 1, 2 юм уу 3 хүн лав байх шиг байна. Өөртөөгөө зөрчилдсөн. За энэ өөр ерхийсэд байсан шүү. Тэр үед өөрийнх нь харьяа тагнуул нь байна. Атх нь байна. Цагдаа нь байна. Тэгээ энэ одоо том хэмжээний хасуудыг хууль зүйн сайд нь аваад сууж байгааг мэдсээр үжид энэ хүн одоо нуугаад байсан юм уу? Үүний зэрэгцээ улсын хурлын гишүүн Намтай Баяр төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох зохис хуулийн төсөл боловсруулж байгаагаа танилцуулж, ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг ээгүүлэн даатгах хуулийг агуулгын хувьд дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга замыг нь илүү боломжсоргоомжтой болгох ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. За Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс улсын хурлын гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлэн татах хуулийг улсын хурлд өргөн бариад байгаа. За улсын хурлын гишүүний ёс зүй, сахилга бат хариуцлагын асуудал дээр сайжруулахад бол мэдээж 2 гараа өргөж уухаал мэдээж дэмжиж гагцхүү зөрчилний юу гэхээр хэрэгжүүлэх арга зам дээр зөрчил байгаад байгаа гэдэг бас ойлгох хэрэгтэй. Шулуухан хэлэхэд улсын хурлын дарга учрал улсын хурлын дарга юм уу? Улс төрийн намын дарга юм уу? Эсвэл Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсгийн утсан үгэлтэй юм уу? Энийг одоо ялгаж, зааглаж, нотлох маш том сорилттой би тулгарч байна гэж харж байгаа. Хизээч ингэж одоо их хурлын дархлааг алдагдуулах ийм зүйлийг ямар ч үед түүхэндээ улсын хурлын дарга хийж байгаа. Тэгэхээр би учир даргыг яагаад би энэ даргын зөвлөлийн хурал дээр танилцуулна гэдээ хэлээ өгөхээр учир даргыг энэ дэр манлаад үзүүлээд энэ хуулийг аваа явчихъя л гэж хүсэж байна. Энэхүү 2026 оны хаврын чуулган нь ёс зүйн өндөр хариуцлага дээр суурилсан эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах түүхэн шинжилэлүүдийг хийхээр төлөвлөхийн зэрэгцээ улс төрийн хариуцлага авилгын эсрэг тэмцлийн ширүүн урамсгал дунд эхэллээ. Монгол улсын засгийн газар 2026 оны 3 дугаар сарын 11-ээс 19-нд үндэсний баялагын сан, хувийн тэтгэвэр, төрийн өмчит компани, орон сууц, уламжлалт ангаах ухаан, шатхууны ханш зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэв. Харин боловсрол эрчим хүчний сайд нарыг томилох асуудал чуулганы эрс бүрдээгүйгээс болж хойшиллоо. Ингээд энэ 7 хоногт гарсан засгийн газрын шийдвэрүүдэд анхаарлаа хандуулна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямцогт хурлын нээлтэд үндэсний баялагын сангийн төрөлсөн сангуудын зарцуулалтыг 2030 он хүртэл царцаасан зөв үү? Баялагын сангийн хуулиар тэгш шударга байна уу? Хуримтлалын санг зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтэд зарцуулах зохицуулалт бодит хэрэгцээтэй байна уу гэдгийг бодлогын төвшин дахин авч үзэх шаардлага гарч байна гэж онцлон тэмдэглэв. Түүнчлэн хуралд оролцогчид газрын хэвлэлийн баялагын өгөөжийг айл бүрт хүртээмжтэй хүргэх, үндэсний баялагын сангийн орлогыг нэмэгдүүлэх, ногдол ашгийг иргэдэд шударгаар төвлөрүүлэх, сангийн удирдлага менежментийг сайжруулах, хуваарлалтыг ил тод тэгш болох зэрэг санал туршлагаа солилцсон байна. Энэ нь баялагын сангийн ашиглалт түүний өөр ашгийг ирээдүйд тэгш хүртэх бодлого, практикийг хөгжүүлэх үндсэн суурь болж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар баялагтай эзэн Монгол сэдвийн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг улс орон даяар зохион байгуулахар болсон. 2019 онд бид үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Байгалийн баялагын өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ногддог байх. Байгалийн баялагыг ашиглахдаа бас өнөөдөр амьдарч байгаа иргэд болон ирээдүйд амьдарч байгаа иргэдтэй тэгш одоо хүртээмжтэй хуваарлах энэ зарчмыг үндсэн хуулинд суулгаж өгсөн. Байгалийн баялагын өгөөж буюу одоо ашигт малтмалын өгөөжийн нэг хэсэг буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн одоо 65% нь
ирээдүйн хойч үед хадгалагдаж үлдэж байна. 35% нь улсын төсвөр орчоод байгаа. Дээрх шийдвэрүүдэд зэрэгцэн засгийн газар хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, улсын хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. Хууль батлагдсанаар Монгол улс олон их үүсвэртэй тэтгэврийн тогтолцоон шилжин, иргэд төлсөн шимтгэлтэйгээ уялдаатайгаар тэтгэвэр авах боломжтой болно. Одоогийн байдлаар 135 мянган иргэн 80 орчим тэрбум төгрөгийн хоримтлал үүсгэж байгаа бөгөөд хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдснээр хоримтлалд оролцох иргэдийн тоо нэмэгдэх. Хоримтлалаас олон янзын сонголт хийж нэг удаа тодорхой хугацаанд насан туршдаа тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Мөн ажил олгогчид хувийн тэтгэврийн сангийн хүрээнд хүний нөөцийн бодлого боловсруулж, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой болох юм. Хувийн тэтгэврийн хоримтлалд хамрагдах иргэдийн оролцоо бол жилээс жилд нэмэгдэж байгаа. Би сая хэллээ 130 гаруй мянган иргэн маань хувийн тэтгэврийн сан байдаггүй ч гэсэн одоо ялангуяа банкнууд дээр 130 мянган иргэн 70 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлчихсэн. Тэрнээсээ эхлээд тэр сангаасаа ихний хүмүүст нь тэтгэврт гараад эхэлчихсэн байж байгаа. Тийм учраас эрх зүйн орчин бий болох хүрээнд зохицуулт хийж байна. За хоёрдугаарт хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар ажил олгогчид одоо хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх, бүтээмж нэмэгдүүлэх ач холбогдолтой мөн Монгол улс одоо тэтгэврийн сантай болсноор дахиад одоо хөрөнгө оруулалтын шинэ их үүсвэр бий болж байна гэсэн. Зөвхөн одоо нийгэм даатгалын санд гэхгүйгээр одоо иргэн танд хоёр дахь их үүсвэрээс тэтгэвэр авах болцоо бүрдэж байна гэсэн үг. Төрийн өмчит эрчилт Монгол компаниг татан болгож, бусад төрийн өмчит компани хувьцааны төлөвлөлийг хэрэгжүүлэх эрхийг хаах шийдвэр гаргалаа. Тус компани санхүүгийн өндөрлөлд орж 3.5 тэрбум төгрөгийн өөр төлбөртэй болсон тул цааш үрдэн өгөхгүй гэж үзсэн байна. Энэ шийдвэр нь төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах, санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх зорилготой юм. Нийтийн зориулалтад орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг дэмжиж, улсын хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн баталгаагаар сууц өмчлөгчд дундаа дэвсгэр орчны газрыг эзэмших эрхээ баталгаажуулж, арчлалт загварыг мэргэжлийн компаниар хангуулж, сөөхөн үйл ажиллагааг цахим хэлбэрээр ил тод явуулах боломж бүрдэх юм. Мөн ашиглалтын зардлыг төлөөгүй иргэдэд хариуцлага тооцох ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай, зогсоол зэрэг нийтийн зориулалтын эсгийн үйлчлэгээний хүртээмжийг сайжруулах боломжтой болох юм. Энэ бүх шийдвэрүүдийн зэрэгцээ улсын хурлын чуулганы эрс бүрдээгүйгээс боловсрал, эрчим хүчний сайд нарыг шинээр томилох асуудал хойшилж, нэр нь яригдж буй улсын хурлын гишүүн найдлаа болон өмнө нь тус салбарын сайдаар ажиллаж байсан энх хамгаалал нарт ямар хүлээл тавьж байгааг гишүүд онцоллоо. Улсын хурлын гишүүн хууль зүйн байнгын орооны дарга цогтоотор салбар бүрт бодлогын залгамж шанарыг хадгалах, хариуцлагатай, тогтвортой удирдлага чухал гэдгийг тодтогч, харин улсын хурлын гишүүн Эрдэнэбат боловсрол болон эрчим хүчний салбар нь нийгэм эдийн засгийн суурь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чухал салбар бөгөөд шин сайд нар бодлогын тодорхой шийдэл гаргаж үр дүнтэй ажиллах шаардлагатайг тэмдэглэв. Ажиглагчдын дүгнэлтээр сайд нарын огцрох шинээр томилогдох үйл явц улс төрийн тохиролцоо, нам хоорондын тэнцвэртэй холбоотойгоор удаашрах хандлагатай байгаа нь төрийн бодлогын залгамж чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байна. Энэ хамгаалалтын сайд боловсролын сайдын ажлыг сайн л хийж байна. Тэгэхээр тэн дээр бол надад нэг одоо хийж чадахгүй гэж хэлэх зүйл байхгүй. Урд хийжсэнээр нь л дүгнэ шүү дээ. Аливаа юм. Тэгэхээр урд бол сайн л хийжсэн. Ялангуяа манай одоо скватер дүүрэг дээр бол хийжсэн ажлынхын үр дүн яг тойрог дээр мэдрэгдэжсэн шүү. Тэгэхээр тэн дээр бол асуудал болоо. Найдлаа нэр дэвшигчийн хувьд бол өөрийгөө хэн болохыг яаж хийж чадгаа харуулах хугацаа л урд нь байна. Түүнээс би одоо өстой тэрэн дээр бол ийм тийм гэж хэлж мэдэх юм байна. Найдлаа гэдэг хүнийг би өөрөө хувь хүний хувьд бол тань боловсралтай мундаг зал. Энэ ажил дээр яахыг бол би өстой өөрчилж хэлж мэддэг. Багш нарын цалин бол одоо яг үндсэн цалин бол нэг сая 800 2 сая одоо 200 хавцаа байгаа шүү дээ. 2 сая хэрцэг болголоо гэж бодоход бодитоор яг одоо нэмэгдэхэд нэг 200-аас 450 500 орчим мянгаар нэмэгдсэн байлээ. Гэтэл багш нарын хүлээлт маань үндсэн цалингаасаа гадна ажилласан жил зэргийн нэмэгдэл, за мөн одоо илүү цаг гэдэг юм, хоол унаа гэдэг юм, энэ хуучин авч ирсэн бас зарим цалингуудаа тэр шин нэмэгдсэн үндсэн цалингаас л авъя гэдэг ийм л маргаан үүсчихэд байгаа. Дэлхийн газрын тосны зах зээлийн үнийн хэлбэлзэл, Оросын улбаны улсаас нийлүүлэх шатхууны үн, импортын гайлын албан татврын зохицуулалттай холбогдуулан засгийн газар шатхууны аншиг тогтвортой байлгах, агуулгын хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. 2026 150 мянган шоо метр багтаамжтай агуулга ашиглалтад оруулахар төлөвлөсөн бөгөөд энийн шатхууны нийлүүлэлтэд саад учруулахгүй, дотоодын зах зээлд үн тогтвортой байлгах бодлогын нэг хэсэг болох юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 17 банк Монгол банктай уулзалт хийсэн. За бизнес эрхлэгчтэйгээ уулзалт хийсэн. За манай яамны зүгээс энэ ондоо багтаагаад 150 мянган метр куб одоо нефт бүтээгдэхүүн хадгалах сав барихаар ажиллаж байна. Энэ одоо
бүтээн байгуулалтын удирдлагчлаар бол энэ ажил бол эрчимжих байх. Одоогийн байдлаар биднэрт нэг 23 аж ахуйн гэж саналаа яриулж байгаа энийг ирэн билээ. Бид нар бол Монгол банк болоод арилжааны банкудаа хөрвүүлнэ гэсэн ийм тооцоо судалгаатай ажиллаж байна. Бид нар Орос улбаны улстай хийсэн гэрээний дагуу бол энгийн 92 гэж нэрлэдэг. Энгийн 92-ыг бол $705 12 сарын 31 болтол авах гэрээтэй. Тэгэхээр бол энэ одоо энгийн 92 дээр бол үнийн хэлбэлцэл бол харьцангуй гарахгүй. Сүүлийн 7 хоног засгийн газар эдийн засгийн нийгмийн хамгаалал, хөрөнгө оруулалт, нийгмийн үйлчилгээ, уламжлалт арга ухаан, шатхууны ханшийн тогтвортой байдал зэрэг өргөн үнэний асуудлыг хамарч иргэдийн амьдралд шууд нөлөөлөх олон чухал шийдвэр гаргалаа. Тодорхойлбол үндэсний баялагын сан, хувийн тэтгэврийн тогтолцоо, орон сууцны эрх зүй, уламжлалт арга ухааны хөгжлийг дэмжих, шатхууны ханшийг тогтвортой байлгах зэрэг бодлого, үйл ажиллагаа нь иргэдийн амьдралд илүү хүртээмжтэй, тогтвортой орчин бүрдүүлэхэд чиглэж байна. Өнгөрсөн 7 хоногт монголчуудад Монгол цэргийн өдөр буюу орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагчдын 105 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баярын жилээс жил зөвхөн цэргийн алба хаагчдын баяр гэхээс илүүтэй Монгол эрх хүний жуудаг, нөвөр нөөлөг, гэр бүл болон нийгэмд эзлэх хүн цэнийг алдаршуулдаг утга агуулгаар өргөжин тэмдэглэх болсон юм. Энэ жилийн баярын гол агуулга Монгол эрх хүн чуулганаас гарсан дүгнэлтүүдээр төвлөрч байна. Тус чуулганаар Монгол эрх хүний үн цэнийг гэр бүлийн түшиг улс орны дархлаа хэмээн тодорхойлж орчин цагийн нийгэмд тэдний хүлээх хариуцлага ёс зүйн манлайлалыг онцолсон. Ялангуяа уламжлалт нүүдэлчин соёлын ноён нуруу гэх ойлголтыг орчин үеийн боловсрол, эрүүл мэндийн ухамсартай хослуулах нь үндэсний оршин тогтнохын үндэс гэдгийг эр хүн хүчрэг байх нь зөвхөн биеийн хүч бус харин сэтгэлийн хат гэр бүлээ хамгаалах чадвар нийгэмдээ үзүүлж буй эерэг үлгэр дуурайлаар хэмжигдэх болсныг тус чуулган онцолсон юм а. Гэвч баярын уур амьсгалын ард Монгол эрчүүдийн нийгмийн оролцоо, амьдралын чанарын тухай статистик үзүүлэлтүүд бидэнд нэгийг бодогдуулж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан дэлгэрэнгүй тоо баримтыг харвал Монгол улсын нийт хүн амын 40.2%-ийг эрчүүд эзэж байгаа ч тэдний дундаж наслалт 67 байгаа нэмэгтэйчүүдийнхээс бараг 10 жилээр богино байгаа юм а. Энэ хүн насны зөрүү нь эрчүүдийн дунд зовхлох, зүрх судасны өвчлөл, хорт зуршил болон эртгэлрүүлэгт хамрагдах итгэсүл байгаатай шууд холбоотой эрүүл мэндийн салбарынхан анхааруулсан. Боловсролын салбарт ч хүүсийн тэнцвэргүй байдал гүнзгийсээр байна. Дээд боловсрол эзэмшигчдийн ердөө 40% эрчүүд бүрдүүлж байгаа бол магистр, докторийн шатанд энэ үзүүлэлт улам бурдаг байна. Энэ хөтөлбөрийн зах зээл дээр эрчүүд голдуу биеийн хүчний буюу уул уурхай барилга тээврийн салбарт төвлөрөхөд хүргэж байгаа юм. Статистикаар үйлдвэрлэлийн осолд өртөж байгаа иргэдийн 85% нь эрчүүд байгаа нь тэдний хөдөлмөр эрхлэлтэй орчин өндөр эрсдэлтэй байгааг харууллаа. Эдийн засгийн хувьд эрчүүдийн ажиллах хүчний оролцоо 66%-тай буюу эмэгтэйчүүдээс өндөр байгаа ч гэр бүлийн харилцаанд санхүүгийн дарамт хамгийн том стресс болдог гэх судалгаа гарчээ. Сонирхолтой нь гэрэлтийн дундаж нас жилээс жилд хойшосоор эрчүүд дунджаар 29-с 30 наснд өрөх толгойлж байгаа бол гэр бүл цуцлалтын дараа хүүхдийн асрамжийн асуудал эрчүүдийн эрх ашиг орхигдох талтай байгааг нийгмийн ажилтнууд хүндэж байна. Улсын хурлын хаврын чуулган эрх зүйн шинжилэл, эдийн засгийн реформ хийх зорилт тавин нээлттэй хийлээ. Улсын хурлын гишүүн Намтай Баяр төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай шинэ хуулийн төсөл санаачиллаа. Ардчилсан нам улсын хурлын даргаыг албан тушаалаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдлээ. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ. Татварын багц хуулийн шинжилэлээр ачааллыг 2.7 их найт төгрөгөөр бууруулна. Монгол эрх хүн үндэсний 3 дугаар чуулган ерөнхийлөгчийн эбэл доор зохион байгуулагдлаа. 2026 оны эхний 2 сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 4.6 тэрбум ам долларт хүрч өмнөх оноос 24.4%-аар өсжээ. Үйл хөдлөх хэд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна. Улаанбаатар хөрөнгө оруулалт уулзалтаар мега төслүүдийг танилцууллаа. Өсвөр насны 8 сурагчийн дээрлэхтийн хэргийг прокурорт шилжүүллээ. Засгийн газар тэтгэврийн шинжилэл, бүтцийн өөрчлөлт, улс төрийн шийдвэрүүдийг хэлэлцлээ. Иргэд улсын тэтгэврээс гадна хувийн хоригдлод тулгуурласан 2 дахь их үүсвэртэй болох боломжийг нээн. Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.